Инктоп CGM-ийн сайтаар хэрхэн захиалга хийх талаар танилцуулъя. Нэгдүгээр алхам дэлгэсний баруун дээд болонд байрлах нэвтрэг гэсэн товчон дээр дарж өөрийн бүртгэлээрээ нэвтэнэ. Хэрэв та анх удаа нэвтэрч байгаа бол бүртгүүл гэсэн зэсэн дээр дарж өөрийн Facebook болон email хаягаараа нэвтрээ орох боломжтой. Нэвтрээ орсны дараа та өөрийн хайж буй бараагаа сагсантын хадгална. Мөн та хэдэн ч бараа нэмж сагслах боломжтой. Сагс маань баруун дээд болонд харагдах бөгөөд дэлгэсний баруун талд дэлгэрэнгүй харагдана. Бараануудаа сагсалж дууссан бол төлбөр төлөх гэсэн хэсгээр дарж дараач хаалхан руу шилжинэ. Та энэ цонхон дээрээс тоош эрхийг гараар хүссэн дүнгээр оруулж өгөх боломжтой бөгөөд танд дэлгэрэнгүй үнийн мэдээлэл харагдах болно. Та авах бараануудаа сагсалж дууссан бол худалдаа авах товчийг дарж дараач хаалхан руу шилжинэ. Энэхүү цонхон дээр та хувийн болон байгууллага гэсэн мэдээллийг өглөөд хүргэлтийн хаягаа оруулж өгнө. Хүргэлтийн хаягийн мэдээллийг бүрэн бүгэлсэн тохиолдолд төлбөрийн нөхцөл сонгох товчон дээр дарж дараач хаалхан руу шилжинэ. Энэхүү хэсэгт та төлбөрийн нөхцлөө сонгох бөгөөд дансаар болон QR, Store Pay болон токен ашиглан төлбөрөө төлөх боломжтой. Төлбөрийн нөхцөл сонгосон тохиолдолд та үйлчлэгийн нөхцөл болон нууцлахын бодлогыг хүлээн зөвшөөрч урт хэсгийг чагтлаад захиалга дуусгах товчийг дарна. Захиалга дуусгасны дараа танд төлбөр төлөх зааврын хуудас гарч ирэх бөгөөд та 48 цагийн дотор төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөр нь автоматар бүртгэгдэж таны хүргэлт гарах болно.